Жаахан шийдэл рүү гаяа дэмжиж байгаа шүү дээ. За тэгэхээр өдрийн мэндчнээ сая бас хүний хөгжил нэгэн болгон байнга ороонд хуралдлаа шүү дээ тий. Байнга орооны хуралдаанаар бас таны тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ. Ер нь боловсролтой Монгол хүнийг хангахын баталгааны талаар ямар хариу ирүүлж байна? Одоо Монгол хүний боловсролын бодлого байна уу юу? Гадаа одоо багш нар ч ихсаалаа шүү. Манай энэ дархан Сэлэнг Төв аймагт маань энэ жил 1-ээс 12 дугаар ангийн 72330 хөгс сурч байгаа. Тэгээ бүгдээрэнд нь захиа явуулсан. Өдөржин жил бас захиа явуулсан. Тэгээд энэ манай сурагч дүүнээс маань ирүүлж байгаа захиа бол нэгдүгээрт энэ сургуулийн орчны аюулгүй байдлын асуудал, хоёрдугаарт болохоор манай багш нарын одоо цалинг нэмж болдгоо гэдэг ийм одоо хүслүүд ирж байгаа юм л да. Гуравдугаарт бол сурагчийн хөрөлцөөтэй холбоотой. Ингээд энд ямар жоох ишэлчхүү хажууд ирж байгаа нь орж ирдэг. Тэгээд гол асуудал нь болохоор ерөөсөө энэ Монгол улсын өрсөлдөх чадвар чинь мэдээж бид нар эдийн засаг ярина, хулгай өөртөөгөө тэмцэх ярина, тэмцэх тухай ярина. Гэхдээ гол асуудал чинь боловсролын асуудал ч байгаа байхгүй. Өнөөдөр хүний эрхийн үндэсний комиссаас хийсэн судалгаагаар хөдөө орон нутагт сурж байгаа хүүхдүүд Улаанбаатар хотод сурж байгаа хүүхдүүдээс боловсролын ялгаатай чанараар сураад байгаа байхгүй. Одоо нэг хүүхдэд бишээ нэг одоо сургууль 3 хэлжээр одоо 60 хэдэн одоо анги улсын хэмжээнд хичээлж байгаа. Сургууль хичээлж байгаа тийм. 700 орчим мянган одоо хүүхдээс 60 гаруй одоо сургуулийг 3 хэлжээр хичээж байгаа гэдэг чинь бол зарим ангид бол 50 хүртэл хүүхдүүд байна тийм. Нэг багшийн хувьд бол ерөөсөө потенциал нь хүрэхгүй байгаа байхгүй. Тэгээд нийт багш нарын 60% багшаар төгсөж байгаа хүмүүсийн 60% 6 жилийн дотор ажилласаа гарч байгаа. Яасан гэхэлэр цалин хангамжийн асуудал. Одоо нийт багш нарын 60% нь бол амжиргааны баталгаат төвшин рүү хүрэхгүй цалинтай байдаг шүү дээ. Тэгээд улсын хэмжээнд багш нарынхаа цалин нэмий гэхээр мөнгө өгөхгүй гэдэг. Гэсэн хэрнээсээ өөр юм болохоор тансаглал болохоор асар олон хулгай жилгийн тухай яргаад бол хэдийн их найдаараа яригадаад байдаг. Тэр улсад мөнгө байхгүй биш тэр байгаа төсвийг зөв үр ашигтайгаар төлөвлөж тооцох ёстой ийм зүйл болчиход байгаа байхгүй. Зүгээр Норонбайл сайтаас 8 сарын 20-нд бид нар 24-нд асуулга асуусан. Асуулгын хариу дээр бол ерөөсөө гол юм бол санхүүгийн асуудал. Санхүүгийн асуудал, багш нарын цалин, нийгмийн хангамжийн асуудал. Өнөөдөр хөдөө орон нутагт ягаад багш зарим газар тогтохгүй байх гэхээр ерөөсөө тэнд чи яах юм бэ? Цалин нь бага. Та яг нэмэгдэлгээ тэрэн шалахгүй. Тэгээд тэнд чи одоо яах вэ? Одоо манай шилбэл Төв аймгийн гишүүл бүрэн сум дээр хэтэл одоо багшаар очингууд ч юм уу төрийн албаагчаар очингууд за нэг өвлийн ичгээ зарим Төв аймгийн сум дээр маань жишээлбэл за нэг юм одоо ногоо тариалангийн газар өнгөчт юм ингээд аж ахуй аргаар л юм зохицуулах гэдэг болохос биш. Босоо бодлого нь бол ингээд хангалттай эдийн засгийнхаа энэ одоо шаардлагагүй багш нарын нийгмийн хангамжийн асуудал, нийгмийн тэр одоо цалингийн асуудлыг бүтэн одоо бүрхэж одоо шийдэж чадахгүй байгаа байхгүй. Тэр энэ дээр бол одоо яаж юм гэхээр хэдүүлээ ингээд энэ багш нар ажил хайхгаад ярьж байна. За суулт хийж байна, жагсаал хийж байна. Энэ чинь буруу биш байхгүй. Тэр ингээд одоо улам нөхцөл байдал хүндэрж шүү дээ. Тэгэхээр яах вэ гэхээр аль болох асуудлыг гаргалгаатай, гарцтай зөв шийдэх боломжууд байна. Дээрэс нь эдийн засгийн хувьд бол гарцууд байна гэж харж байгаа. Тэр энэ дээр л одоо өнөөдөр энэ банкны хорооны хорол дээр бас энэ асуултын хариултыг ярилцлаа. Гэхдээ яг энд бол нэг актер юм шийднэхээс илүүтэйгээр ямар хувилбарууд байж болох вэ? Цаашлаад одоо ажлын хэсэг байгуулаач гэдэг юм уу? Хурлын зүгээс хамтаа хамтраад яаж ажиллаж болох вэ гэдэг дээр л ярилцлаа тийм. Тэгэхээр та ер нь сүүлийн үед их дээл өмсөж харагдаад байна шүү дээ. Өдөр болгон барж хахад дээл өмсөж байна шүү дээ. Дээл ер нь яа та одоо гадаад хүнээс ингэж асуувал бас зохимжтой шүү дээ. Монгол хүнээс Монгол хувцас өмсөж байгааг асуух хэрэг. Арай онцлог харагдаад байна. Тий одоо дээл өмсөж байна уу өмсөж байна. Одоо Монгол хүн одоо та мэдэн шүү дээ би ч одоо өдөрт ажил хэрэгээ бүгдийг монгол хүчээр бичиж байгаа шүү дээ. Бас нэг ингээд PR-ийн зорилгоор биш жин сэтгэлээсээ Монголынхоо энэ түүх соёлын уламжлалыг бандгнах хэрэгтэй шүү дээ. Бид нар чинь тангар өргөтөл энийг хэлсэн шүү дээ. Монгол улс Монголын үндэсний одоо ашиг сонирхол тийм ээ язгуур ирэмжлэлийн төлөө бид зөөлөө эрхэмлэж парламентын засаглалын төлөө төр төсний төлөө хуулийн дагуу үнцээр зүтгэхээ бол бид нар андгаалсан. Андгаагаасаа нэцэх юм бол тангараасаа нэцэх юм бол бид хуулийн хариуцлага хүлээн гэсэн. Авилга хийх ахуулын хэрэгт оролцож болохгүй. Энэ дотор ч болох юм бол тэр үндэсний өв соёл язгуур уламжлалаа бандгнана гэдэг агуулга явж байгаа. Тэр бид нар ч бол бас хариуцлагатай субъектууд байхгүй. Хариуцлагатай хүмүүс. Зүгээр одоо нэг одоо зах замбараагүй дурд зургоороо яваа дунд чөвгөөрөө жиргээд идэх хүмүүс биш. Бас хамгийн ариун нандин үйл хэрэг болсон хүмүүсийн амьдралыг шийдэж байгаа хуулийн дээр бид нар хуулийг санаачлах хэрэгтэй субъектууд байхгүй. Тэр хуулийг чинь баталдаг субъектууд байхгүй. Энэ утгаараа бол бид нар бие хэл сэтгэлийн хувьд аль болохоор л
бүх юмараа тэр тангаргаа өдөр тутам самжил явах хэрэгтэй гэж боддог. Тэгээ түүний нэг илэрхийлж байгаа хэсэг бол бас монголчууд чинь энэ хоёр том хөршийн дунд энэ том дэлхийн өрсөлдөөн дунд яаж тисчүүлдэх вэ? Үндэсний сүрэн тисвэрлэх чадвар гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр бид нар мэдээж гадаад хэл англи хэл сурна. За дээрэс нь дэлхийдээ өрсөлдөх одоо химэл оюунч гэдэг юм уу олон юм дээр монгол залуучууд сорих хэрэгтэй шүү дээ. Гэхдээ бид нар монгол хэл, соёл, бичиг, уулгамжлалаараа одоо бас зөвхөн ялгархын төлөө биш бас одоо өөрсдөө чадвартай монгол хүн байхын төлөө юм. Би одоо шууд өөрчлөн ингээ харуулах юм. Уцны кейсний алталт монголын юу гоц логогоц манай Техно 4K MZ 910 Blitz-ийн гар үсгтэй юм байна. Өөрөөр хэлбэл манай залуучууд монгол гээд нэрээрээ энэ дэлхийд өрсөлдөж шин. Тэр бид нар ямар ч ажил хийж ирсэн, ямар ч мэргэжил осролтой байсан, эрэгтэй эмэгтэй хамаагүй, нас бүс хамаагүй Монголын төлөө байх хэрэгтэй гэж боддог. Тэгээ түүний л нэг хэсэг шижин гэж харж байгаа юм. За баярлалаа. За баярлалаа.